Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улс гаднаас импортлож оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд шалгалт хийх болсон байна. За энэ удаа бол онцолж байгаа бүтээгдэхүүн эмийн бүтээгдэхүүн болон хагас дамжуулагчид шалгалт хийх ийм шийдвэрийг гаргасан байна. За энэхүү шийдвэр нь бол Дональд Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр дурдсан хоёр салбарт татвар ногдуулах гэж байгаа. За үүнийхээ хүрээнд ийм хагас дамжуулагчийн импортын бүтээгдэхүүнд шалгалтыг эхлүүлж байна гэсэн ийм мэдээллийг Тус улсын холбооны бүртгэлийн албаны цахим хуудсанд даваа гарагт мэдээлсэн байна. За харин энэхүү мэдүүлгийг бол 5 гарагт албан ёсоор бүрдүүлж өгөх юм байна. За энэ тухайн мэдүүлгийг бүрдүүлж илгээсэн өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд бол тухайн асуудлаар олон нийтийн хүслийг хүлээн авах хугацааг бол тогтоосон юм байна. За ингэснээр бол Дональд Трампын засаг захиргаа 1962 онд батлагдсан худалдааг өргөжүүлэх тухай хуулийн хүрээнд тус хуульд бол 232 дугаар зүйл гэж бий. За энэ зүйлд олгогдсон эрх мэдлийн хүрээнд бол татвар авахар төлөвлөж байгаа юм байна. За хуулийн хүрээнд бол энэ залтыг ашиглан шалгалтыг зарласнаас хойш 270 хоногийн дотор бол тухайн шалгалтыг хийж гүйцэтгэх ёстой. За Трампын засаг захиргааны хувьд бол өмнө нь ийм шалгалтыг бас хийж байсан юм байна. За Трампыг эхний удаа ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ЦИС модон материалын импортын талаар ийм шалгалтыг явуулсан. Ингэхдээ бол тус хуулийн 232 дугаар залыг үндэслэн шалгалт хийсэн. За ингээд шалгалтын явц хийгдээд за тэгээд тухайн шалгалтууд нь бол саяхан дууссан. Өөрөөр хэлбэл Дональд Трампыг цагаан ордонд буцаж ирснээс хойш бол тухайн шалгалтууд дууссан. Тэгээд үүний үндсэн дээр ган хөнгөн цагаан болон автомашины үйлдвэрлэлүүд дээр татвар ногдуулах үндслийг бол тухайн шалгалтаар олж авсан. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол 2025 оны 4 сарын 5-нд импортын бараа бүтээгдэхүүнд 10% татварыг нийлэнхүүд нь бол ногдуулсан. За түүн дотроо ийм хагас дамжуулагч зэрэг бүтээгдэхүүнүүдийг эдгээр татвараас чөлөөлөх юм шийдвэрийг гаргаж байсан ч гэсэн Трамп бол ойрын хугацаанд эдгээр бүтээгдэхүүнд бас татвар ногдуулна гэж амлалт өгөөд байгаа. За тэгэхээр энэ үүнтэй холбогдуулан тухайн шалгалтыг явуулж байгаа гэж үзэж байна. За мөн Дональд Трампын хувьд бол бас зарим салбарын компаниудад уян хатан нөхцөлтэйгээр татвар ногдуулах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол хагас дамжуулагчийн зах зээлийг гадны орнуудаас ихээхэн хамааралтай. За тэр дундаа Тайванаас бол голчлон хагас дамжуулагчаа импортлж авдаг ийм улс байгаа. За тийм учраас бол энэ гадны хамаарлыг багасгах зорилгоор өмнөх ерөнхийлөгч буюу Жо Байдны засаг захиргааны үед Америкийн нэгдсэн улс чип буюу хагас дамжуулагч үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн компаниудыг дэмжих зорилготой ийм хуулийг бол баталсан. За үүнийг бол Chips Act буюу хагас дамжуулагчийн тухай хууль гэж нэрлсэн. За энэ хуулийн хүрээнд бол Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр хагас дамжуулагч чип үйлдвэрлэж байгаа компаниудад бол татаас олгох замаар бол тус улсыг чип үйлдвэрлэгч томоохон гүрэн болохоор ирмэлзэж байгаа. За энэ бодлого нь бол үргэлжлүүлэн бас өнөөгийн ерөнхийлөгчийн үед ч гэсэн хэрэгжиж байна. За мөн даваа гарагт энэхүү мөрдөн байцаалт явагдах ёстой салбарын дотор бол ихээхэн анхаарал татж байгаа нь эмийн салбар болж байна. За ийм эмийн найрлага за бусад директив бүтээгдэхүүнүүдийг хоёулангийн багтааж энэхүү шалгалтыг хийн гэж үзэж байгаа юм байна. За эмийн салбарынхан бол Трампын ногдуулсан тарифын улмаас бол эмийн хомсдол үүсэж магадгүй. За энэ нь бол өвчтнүүдэд хүртээмжтэй ийм олгогдох нөхцөлийг хязгаарлах боломжтой гэж үзэж байна. За ялангуяа генерик эмийн үйлдвэрлэгчдийн хувьд бол маш бага зардлаар ажилладаг. За тийм учраас бол альва үүний өсөлт нь бол тэдэнд хүн дээр тусна. За тийм учраас бол хэрвээ тариф ингээд үргэлжлүүлэн ногдох тохиолдолд бол тухайн тарифын ногдсон хэсгийг иргэд рүү буюу худалдан авагч руу шингээж авахаас өөр аргагүй байгаа гэдгийг бол хэлж байгаа. За харин брендийн нэртэй эм үйлдвэрлэгч компаниудын хувьд бол татварыг илүү шингээх боломжтой ч гэсэн зардлаа яаж багасгах вэ гэдэг асуудал бол ихээхэн хүнд сорилт болно гэж үзэж байна. За эмийн үйлдвэрүүд бол Трампын засаг захиргааны эхний бүрэн эрхийн хугацаанд бол татвараар мултарч чадаж байсан. За тэгсэн хэдий ч бол энэ удаа энэ боломж нь бол хязгаарлагдмал гэж үзэж байна. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын томоохон үйлдвэрлэгч компаниуд бол гадаад орнуудад бараа бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн эргээд өөрийн улс орондоо импортлон авчирдаг. Тэгэхээр энэ орнуудын хувьд бол ихээхэн хүндрэлтэй тулгарч магадгүй гэж үзэж байна. За тийм учраас бол эмийн салбарын компаниуд импортын эмийн бүтээгдэхүүний татвараас үе
улсуудтайгаар одоо нэмэгдүүлэх ийм одоо шаардлагыг Трампын засаг захиргаанд хүргэж лобби одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За томоохон эмийн үйлдвэрлэгчдийн хувьд бол Америкийн нэгдсэн улс, Европ, Азид бол голчлон дэлхийн хэмжээнд одоо эмийн үйлдвэрлэлээ эрхэлдэг. За илүү одоо их үйлдвэрлэлийг бол Америкийн нэгдсэн улс руу шилжүүлэх нь нөөцийн хомсдлыг үүсгэж магадгүй. За дээр нь бол энэ Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэлээ шилжүүлэх нь олон жилийн хугацаа шаардах боломжтой гэж үзэж байгаа юм байна. За их хэмжээний тариф ногдуулсантай холбогдуулан эмийн компаниуд бол энтгэгдэх хөрөнгө оруулалтаа бол бууруулах ийм бодлого хэрэгжүүлж байна гэж үзэж байна. За энэ үүнтэй холбогдуулан энтхийн эмийн холбооны одоо Америк дахь төлөөлөгч Кейтлин Жигер бол энэ мэдээллийг хэлсэн байна. Америкийн нэгдсэн улсад хэрэглэгдэж байгаа generic бүтээгдэхүүн эмийн жорын тал хувь нь бол энтхийн үйлдвэрлэгчдээс татан авдаг юм байна.